За сайн байцгаана уу? Аримчис нийгэмлэгийн хамт олон бид нэр Булган аймагт очиж Библи өдрлөг хийхээр явж байна. Тэгээд булганчууд та бүхэнтэйгээ хамтраад Библи өдрлөг хийх гэж байгаадаа баяртай байна. Библийн үзэсгэлэн, Библийн илтгэл болон манай төслүүдийн танилцуулга бас Библийн хямралтай худалдаагаар 3 өдөр амжуулсан сайхан цаг байна хаа гэж найдаж байна. Удахгүй уулзъя. За энэ өдрийн мэндийг бас хүргье. Тэгээ өнөөдөр маш гайхалтай өдөр байна. Ариун бичээс нийгэмтэй хамтран Библийн өдрөлийг зохион байгуулж байгаадаа маш их баяртай байна. Монголын Христ итгэлийн түүхэнд Булган аймгийн Хотог өндөр сумын намган хэмээн газраас олдсон. Тэгээ тэр олдврын талаар бас сонсоод итгэл хөдлөн бахархаж суулаа. Библиэр аялах, Библийг илүү бас таньж мэдэх, Библиэд нөхөрлөх, Библийн уг суурь бас үүслэн гарлын талаар бас сонсоод маш их бахархан баярлж байна. Аймгийнхаа бүхий л сүм чуулгануудын хүрээнд хийгээд ингээд бүхий л итгэгчтэй Библийн түүхийг танилцуулсандаа үнэхээр бас баяртай байна. Тэгээ ялангуяа би Булган нутгаар бас маш их бахархаж байна. Тэгээ яагаад гэвэл Булган нутагт маань итгэлийн тийм хүмүүс байсан. Тэгээд энэ итгэлийн уул мөрөө бас түүхэнд үлдээсэн байгааг харахтаа үнэхээр бас баяртай байна. Би өөрөө бас итгэгч хүний хувьд бас Библи хаанаас үүдэлтэй Монгол улсад хизээнээс үүссэн, хизээнээс байсан гэдэг талаар бас тодорхой хэмжээний сайн мэдлэггүй явсан. Тэгээд Библийн талаар бас тодорхой хэмжээний мэдлэг авлаа. Намайг Braden Thiessen гэдэг. Би энэ Монголд Хотог өндөртөө амьдардаг. Бараг 22 жил болсон уу? 20 хэдэн жил болсон. Бүр багасаа энд өсөөд тэгээд Монголын Библи яг боддоор харахад яг орчуулганууд харахад ингээд түүхийг харахад айгүй сэтгэл маань хөдөлсөн. Айгүй гоё байсан. Манай энэ Хотог өндөрийн энэ юуг бичиг энэ чулуун дээр харахад бас айгүй жоохон сэтгэл жоохон бахархаад байсан л та дотроо. Манайх Хотог өндөрөөс гарсан гэдэг ийм Библийн холбоотой ийм түүхэн дотор байгаа гэдэг бүр айгүй гоё байсан тэр. Үнэхээр энэ музейг хараад бас сэтгэл бүр баярлаж огшиж байна. Энэ үнэхээр Булган аймаг Христ итгэлийн бас ийм түүхтэй нутаг бүс байсан гэдгийг бас харахтаа баяртай байна. Нийт зохицуулгын 30 жилийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж Библи өдрлөг хийсэн байдаг юм шиг баяртай байна. Бид нар хүрүүл цаашдаа та бүхэн хамтран ажиллах бэлэн байна. Тэгээд дараа аймагуудын Библи өдрлөгөөр уулзцаая.